Сайн бацхан өвтөдөө өнөөдрийн хичээл маань шугам тэгштгэлийн систем. Хичээлийн маань зорилго нь 2 ба 3 үсэгчтэй шугам тэгштгэлийн системийг бодох мэдлэг чадвартай болно. Хичээлийн зорилт нь 2 үсэгчтэй шугам тэгштгэлийн системийг уруу матрицын аргаар бодох, 3-ыг үржих 3 матрицын тодорхойлогчийг олж сурах. За 3 үсэгчтэй шугам тэгштгэлийн системийг Гауссын арга болго Крамерын дүрмээр бодож сурна. Энд уруу матриц 3-ыг үржих 3 матрицын тодорхойлогч Гауссын арга Крамерын дүрм гэдэг маань өнөөдөр бидний мэдэж авах шинэ мэдлэг чадвар юм байна. Дараах системийг бид 2 үсэгчтэй шугам тэгштгэлийн систем гэж зарладаг. Шугам тэгштгэлийн системийг айлгуурын нэмэх арга, орлуулах арга, графикийн аргаар бодож чаддаг бол энэ ангид бүгдээрээ уруу матрицын аргаар бодож сурна. Тэгэхээр шугам тэгштгэлийн системийг бид шийдтэй юу, шийдгүй юу гэдгийг хялбар аргаар тогтоодог. За өнийгийн сэргийн санвал хувьсгчийн өмнөх коэффициентуудын харьцаа. За x коэффициентийн өмнөх харьцаа a1, a2, y-ийн өмнөх харьцаа b1, b2. Суулгах шөнийн харьцаа буюу c1-ийг c2-т харьцуулсан харьцаа. Эдгээр харьцаа бүгдээрээ ялгаатай байвал тэгштгэл маань нэг шийдтэй байдаг. Харин хувьсгчийн өмнөх коэффициентуудын харьцаа тэнцүү боловч суулгах шөнөтэйгээ тэнцэхгүй байвал шийдвүү байна. Эдгээр харьцаа маань бүгдээрээ тэнцүү байвал төгсгөлгүй олон шийдтэй байдаг. За ингээ бүгдээрээ батлага дасгал бодъё. За систем төгсгөлгүй олон шийдтэй бол m-х k бол. Нэгдүгээр бодлого. За өгсөн систем төгсгөлгүй олон шийдтэй бол m-х k болоорой гэсэн байна. За m k параметр болно. Тэгэхээр төгсгөлгүй олон шийдтэй байхын тулд бидний хувьсгчийн өмнөх коэффициентуудын харьцаа маань суулгах шөнийн харьцаатайгаа тэнцүү байдаг. За тэр харьцаагаа бүгдээрээ бичиж үзэх юм бол x-ийн өмнөх коэффициент гэхээр 2-ыг k-т харьцуулсан нь y-ийн өмнөх коэффициент хасах 1-ийг 2-т харьцуулсантай тэнцүү, суулгах шөн буюу m-ийг 6-т харьцуулсантай тэнцүү. Эдгээр харьцаанууд бүгд тэнцүү байх ёстой. За эхний харьцаанаас бүгдээрээ k болох. За энэ харьцаанаас k болох юм бол 2-ыг 2 орчир 4 хасах 1 туваагаар хасах 4 болох. За дараад нь эдгээр хоёр харьцаанаас m-ийг болох юм бол хасах 6 түүнийг 2 туваагаар хасах 3 болох нэ. За m-ээс k гасна гэхээр m маань хасах 3, хасдаг нь хасах 4 болж ирэх нь. Тэгвэл хасах 3 дээр нэмэх нь 4 буюу 1 болох нь. За ингээд төгсгөл болон шийдтэй байх үеийн MK2-ын ялгуур болтлоо. За дараагийн бодлого. Дараах матрицын уруу матрицыг олоорой гэсэн байна. За тэгвэл 10 дугаар ангид бид үзсэн A матрицын элементүүдийг A1, A2, B1, B2. За энэ квадрат хэлбэрийн матрицыг бид уруу болж байна. Матриц уруутай байхын тулд тодорхойлогч нь тгээс ялгаатай байх ёстой. А матрицын тодорхойлогчийг олохдоо гол диагоналд авах элемент буюу A1, B2-ийн үржүүрээс түүний эсрэг диагонал дээрх элемент A2, B1-ийн үржүүрийг хассантай тэнцүү. Энэ маань тгээс ялгаатай байвал бүгдээрээ A-гийн хасах 1 буюу уруу матрицыг олж болтгоо. Энэ маань 1-ийг хуваахна. А-гийн тодорхойлогч. За гол диагонал дээр байгаа элементүүдийн байрыг солино. Эсрэг диагоналын элементүүд маань эсрэг утгыг авч өгдөг. За юм байна. За тэгвэл өгсөн матрицынхаа уруу матрицыг болъё. Тэгэхээр өгсөн матрицын тодорхойлогчийг олох юм байна. 2 хасах 1, 1, 3. За ингээд тодорхойлогчийг олохоор гол диагонал буюу 2-ыг 3 орчуул 6, хасдаг нь хасах 1-ийг 1 орчуул хасах 1 буюу хасахын нэмэх нь 1 гээд 7 болох нь. 7 маань тгээс ялгаатай. За тэгвэл уруу матрицаа бичье. Өгсөн матрицаа бүгдээрээ B матриц гэж тэмдэглэж юм бол B-ийн уруу матриц гэдэг нь 1-ийг хуваах нь тодорхойлогч. За гол диагонал элементүүд буюу 3, 2 болж орж ирэх нь байна. Эсрэг диагонал дээр тэмдгээ солинохээр сөрөг тоо маань эрэг тоо маань сөрөг болж ирэх. За ингээд бид уруу матрицыг оллоо. За дараагийн бодлогыг харъя. X зэрэг хувьсгчийг олоорой гэсэн.
За энэ харахаар матриц хэлбэрээр бичигдсэн тэгштгэл байж байна. Тэгвэл матрицын тэнцүү чанарыг ашиглаад бид нар уг тэгшгэлийг бодож болно. Мөн уруу матрицыг ашиглаад тухайн тэгшгэлийг бодох боломжтой байдаг. За эндээс би А матрицыг А-гийн уруу матрицаар үржсэн. А-гийн уруу матрицыг өөрөөр нь үржүүлжүүд бүгд нэгж матриц гардаг. Нэгж матриц гардаг гэсэн. Тэгвэл биднэрт өгсөн матрицын уруугаар нь зүүн талаас нь үржүүл нөгөө x, y гэсэн хувьсгч матрицыг нь олдохоор юм байна. Өгсөн матрицын уруу матрицаар зүүн талаас нь ижилхэн үржээд өгвөл x, y гэсэн багц матрицыг олох боломжтой юм. Тэгвэл энд өгсөн матриц маань бидний өмнөх бодлогын B матриц гэж. Бидний өмнөх бодлогон дээр бодсон B матриц гэж. Тэгвэл B-ийн уруу матрицыг бид нар олсон 7-ны 1 за 3 хасах 1 1 2 гэсэн матриц байсан. Тэгэхээр би B-ийн уруу матрицаар 100 гарт талаас нь үржинэ. За түүнийг бичээд өгөх юм бол B-ийн уруу матрицаа бичээ 3 хасах 1 1 2 мөн 1 B матриц буюу 2 1 хасах 3-аар үржилсэнийг x, y гэсэн матрицаар үржлээ. За тэгшгэлийг нэг бодлыг мөн адилхан үржиж өгнө. Тэгэхээр 7-ны 1 3 хасах 1 1 2-ыг би 4 5 гэсэн багц матрицаар үржүүлнэ. За энэ хэсэг маань бидний нэгж матриц болно. За энэ хоёрын үржуур маань нэгж матриц гэдэг нь гол диагоналд давах элементүүд нь 1 байдаг. Матрицыг квадрат матрицыг бид нэгж матриц гэж нэрлэдэг. За түүнийг x гэсэн багц матрицаар үржүүлэх юм бол за 7-ны 1-ийг үржих нь 2-ыг үржих 2 хэмжээст матрицыг бид 2-ыг үржих 1 хэмжээст матрицаар үржинэ. Үржүүлэхийн тулд 1-р мөрөнд 1-р багны харгалзах элементүүдийг үржээд нэмнэ. Тэгэхээр 3-ыг 4-оор үржихээр 12 хасах нь 5. За 2-р мөрийг мөн багц матрицаар үржинэ. 1-ийг 4 үржихээр 4, нэмэх нь 2-ыг 5-аар үржихээр 10 болно. За нэгж матрицаар үржинэ гэдэг маань уг матриц өөрөө гараад ирнэ. X, Y. За энэ маань 7-ны 1-ийг үржих нь 7 10 4 гэсэн багц матриц. За матрицыг тогтмолтойгоор үржихдээ элемент тус үрждэг. Матрицынхаа элемент тус үрждэг. Тэгэхээр 7-ны 1-ээр 7-г үржихээр 1, 7-ны 1-ийг 14-оор үржихээр 2. Тэгвэл энд биднэрт x 1-тэй тэнцүү, y 2-тэй тэнцүү. За энэ аргыг бид уруу матрицын арга гэж нэрлэдэг юм аа. Тэгвэл өгсөн тэгшгэлийг бид матриц хэлбэрээр бичиж чадвал уруу матрицын аргаар бодож болох нэ. За уг тэгшгэлийг уруу матрицын аргаар бод. Тэгэхээр матриц хэлбэрээр нь бичих гэсэн. Тэгвэл коэффициентуудаар энэ дээр бичих юм бол 1 2 5 хасах 3. Уг матрицыг би x, y гэсэн багц матрицаар үржихэд 10-ны 3 гэсэн багц матриц гаргана. За шалгая. 1-р мөр 1-р багц. Үржүүлэлээ x дээр нэмэх нь 2 y. Тэр нь 11-тэй тэнцүү гэдэг. 1-р тэгшэл гараад ирж байна. 5x хасах нь 3y. Тэнцүү 3 гэхээр 2-р тэгшэл гарч ирж байна. За болж байна. Тэгвэл уруу матрицаар бодохын тулд тодорхойлогч маань тэгээс ялгаатай гэдгийг шалгах хэрэгтэй. За 1 2 5 3 гэсэн элементтэй матрицын тодорхойлогч өгье. Гол диагоналт элемент гэхээр 1 хасах 3 үржих буюу хасах 3. Хасахны эсрэг диагоналыг үржирэхээр 5-ыг 2-оор үржээд 10. Тэгвэл энэ маань хасах 13. За тэгээс ялгаатай учраас уруу матриц нь олдноо. За бүгдээр уруу матрицыг бичих юм бол хасах 13-ны 1
За 1-р элемент. 1-1 дээр байраас олж чинь хасах 3. 1. За хасах 5, хасах 2. Уг матрицыг би 1, 2, 5 хасах 3 гэсэн анхны матрицаар үржээд x, y гэсэн бага матрицаар үржлээ. Тэгвэл тэгштэглийг зүүн талаас нь үржиж байгаа учраас мөн яах вэ? Сул гишүүний бага матрицыг үржиж өгнө. Хасах 13-ны 1, хасах 3, хасах 2, хасах 5, 1, 11, 3 юм. За энэ маань нэгж матриц болчихж байгаа. Тэгэхээр 1, тэг, тэг, 1. 1 x, y матрицаар үржихээр за хасах 13-ны 1. За үржүүлээд харгалзуулаад 1-р мөрийг 1-р багнаар үржихээр хасах 33, хасах нь 6. 2-р мөрийг үржих юм бол хасах 55, нэмэх нь 3 байна. За эндээс x, y матрицыг олох юм бол хасах 13-ны 1, хасах 39, хасах 52. За үржүүл тоогоороо. Үржүүлээд өгч. Тэгэхээр бүгдээр хасах тэмдэгт юм чи эерэг болох нь байна. 39-ыг 13 байх юм бол 3, 52-ыг 13 байх юм бол 4. Тэгвэл миний тэгштгэлийн шийд гэдэг x, y тоо маань 3, 4 гэдэг тоо нэ. За дараагийн бодлого маань. Эдгээр системийг уруу матрицын аргаар бодож болох уу? За болдог бол шийдийг олоорой гэсэн. За хаагаас нэхлээд бодъё бүгдээрээ. Аад нь матриц хэлбэрээрээ бичиж 4, хасах 1, 12, хасах 3, энийг би x гэргээр үржихэд сул гишүүн маань 11, 3 гэсэн бага матриц. За тодорхойлогч аваад үзэх юм бол 4, хасах 1, 12, хасах 3. За ингэхээр хасах нь 12 болох юм байна. 12-ыг хасах 1-ээр үржихээр хасах 12. Хасах нь учраас хасахын нэмэх нь 12 болох юм. Тэгэхээр энэ маань тэгтээ тэнцүү. За тодорхойлогч нь тэгтээ тэнцүү болчихвол бид нар уруу матрицын аргаар бодох боломжгүй. Тэгвэл систем маань шийдтэй юу шийдгүй юу гэдгийг олохын тулд бүгдээрээ шийдээ шинжилж үзье. Тэхийн тулд коэффициентуудын харьцаануудаа сонирх юм. Тэгэхээр 4-ийг 12 тарьцуулсан нь хасах 1-ийг хасах 3 тарьцуулсантай 11-ийг 3 тарьцуулсантай тэнцүү. Тэгэхээр хувьсгчийн өмнөх коэффициентуудын харьцаа тэнцүү боловч сул гишүүний харьцаа нь ялгаатай. Тэгвэл энэ тэгштгэлийн систем шийдгүй байна. За б тохиолдлоо сонирх юм. Тэгштэглийг матриц хэлбэрээр бичих юм бол 1, хасах 2, 3, хасах 6, x, y-гээр үржихэд 3, 9 хэлбэрт орж ирнэ. За тодорхойлогчоо сонирх юм. 1, хасах 2, 3, хасах 6. Гол диагоналах гэхээр 1-ийг хасах 6-гаар үржихээр хасах нь 6. За хасах нь 3-ыг хасах 2-оор үржихээр хасах 6 учраас хасахын нэмэх нь 6 буюу тэгтээ тэнцүү. Мөн уруу матрицын аргаар бодох боломжгүй байна. За дахиад коэффициентуудыг харах юм бол 1-ийг 3 тарьцуулсан нь хасах 2-ыг хасах 6 тарьцуулсантай 3-ыг 9 тарьцуулсантай тэнцүү. Эдгээр бүх харьцаа тэнцүү учраас төгсгөлгүй олон шийдтэй юм байна. За дасгал бодлогоодоос харахад хоёр үсэгтэй шугам тэгштгэлийн системийг матриц хэлбэрээр илэрхийлж болох бөгөөд хувьсгчийн өмнө коэффициентуудаар үүссэн үндсэн матрицын тодорхойлогч нь тгээс ялгаатай үед бид нар уруу матрицын аргаар бодож болох нэ. За x, y, z гэсэн 3 үсэгчээс хамаарсан шугам тэгштгэлийн системийн хувьсгчийг цөөлөх аргаар бодохыг Гауссын арга гэж нэрлэдэг.
10 дугаар ангийн сонгон судлах хичээлээр бид нар судалсан байгаа. За дараах бодлогыг Гауссын аргаар бодъё. Тэгэхээр хувьсгчийг цөөлнө гэсэн учраас нэгдүгээр тэгштэглийг би 3 хувьсгчтай хэвээр нь бичдэг. X, Y, хасах 3Z нь хасах 10. Одоо би 2 дугаар тэгштэглийг 2 хувьсгчтай, 3 дугаар тэгштэглийг 1 хувьсгчтай хэлбэрт оруулах юм бол хувьсгчийг цөөлж бодогдно гэсэн. За тэгэхээр би 2 дугаар тэгштгэлийн хувьд x гэдэг коэффициент хувьсгчийн өмнөх коэффициентийг тэг болгоё. Тэгэхийн тулд 1-р тэгштэглээс 2-р тэгштэглийг харгалзуулаад хасъя. За түүнийгээ бүгдээрээ тэмдэг алдахгүй тулд хялбараар 1-р тэгштэглээс 2-р тэгштэглийг хасаарай гэж тэмдэглээд өгчээ. Тэгэхээр x-ээс x-ийг хасгаар тэг болчлоо. Y-гээс хасах нь хасах y. Хасахыг нэмэх тэмдэгтэй болж байгаа учраас нэмэх нь 2 хэрэг. Хасах нь 3z, хасах нь 2z. Тэмдэг адилхан учраас хасах 5z тэнцв. Хасах 10, хасах нь 3. Тэгэхээр хасах 13 болох нь. За эхний ээлжинд 3 дугаар тэгштгэлийн x өмнөх коэффициентаа мөн тэг болгоё. Түүний тулд би 1-р тэгштэглийг 2 дахин үржээд 3 дугаар тэгштэглээ хасъя. За ингээд тавч тэмдэглийг олгочих. 2 дахин үржижсэн тийм ээ. Тэгэхээр 2x-ээс 2x хасагдахаар тэг болчихно. 2y-гээс хасах нь y. Тэгэхээр y үлдэх нь байна. Хасах 6z. Хасах нь хасах z. Тэгэхээр хасах 6z дээр нэмэх нь z болох учраас хасах 5z болох. Энэ тэнцв. Энд маань хасах 20 болчихсон байна. Хасах 20-оос хасах нь хасах 6. Мөн нэмэх тэмдэгтэй болж байгаа учраас хасах 20 дээр нэмэх нь 6 буюу хасах 14 болох нь. За эхний ээлжинд би 1-р тэгштэглийг бэхэлсэн 2, 3 дугаар тэгштэглээс x коэффициентуудыг тэг болголоо. За цаашаа 1-р тэгштэглийг бид нар бэхэлчихсэн хэвээр нь биччихье. 3z тэнцв хасах 10. За 2 дугаар тэгштгэл надад 2 хувьсгчтай хэвээр байж. Хасах нь 5z тэнцв хасах 13. Би 3 дугаар тэгштгэл дээр 1 хувьсгчтай болох ёстой. Тэгэхээр 2 дугаар тэгштэглээс 3 дугаар тэгштэглийг харгалзуулаад хасаж болчих. Тэгэхээр 2y-гээс хасах нь y гэхээр y үлдэх нь. Хасах 5 хасахыг нэмэх нь 5. Тэгэхээр энэ маань тэг болох нь байна. Тэнцв хасах 13 хасахыг нэмэх нь 14 гэхээр 1 болох нь. За ингээд системээ бүгдээр нэг бичээд харах юм бол дахиад x, y хасах 3z нь хасах 10 гэсэн 3 хувьсгчтай. 2y-гээс хасах нь 5z нь хасах 13 гэсэн 2 хувьсгчтай. Y тэнцв 1 гэсэн 1 хувьсгчтай буюу гурвалжин хэлбэрт орчээ. За үүнийг бид нар хувьсгчийг зөвлөх харах гэж байна. За шийдээ олъё. Y нь 1 хэмжин 2 дугаар тэгштэглд орлуулах юм бол надад z алдах нь. За нэгийг орлуулчихаар 2y гэхээр 2-оос хасах нь 5z тэнцв хасах 13. Эндээс 5z маань хасах 13 биш. Зүүн талд гарч ирээд нэмэх болчихно. Тэгэхээр 15 буюу z нь 3. Y мэдгэж байгаа, z мэдгэж байгаа юм чинь 1-р тэгштэглдээ орлуулвал x алдах нь. Тэгэхээр x дээр нэмэх нь 1 хасах нь 3 дахин хэсгэхээр 9 тэнцв хасах 10. Эндээс x маань хасах 10. Энд 1-ээс хасах гэхээр хасах 8. Баруун талдаа гарахаар нэмэх 8. Тэгэхээр x нь хасах 2 байна. Тэгвэл уг тэгштгэлийн системийн шийд маань x, y, z гэсэн хувьсгчууд маань хасах 2, 1, 3 гэсэн утга байна. За уг тэгштэглийг Гауссын аргаар бодъё. Бүгдээрээ 1-р тэгштэглийг эхэлчихье. X, Y, Z хасах 2. За x коэффициентийг тэг болгохын тулд 1-ээс 2 дугаараа хасъя. X-ээс x хасахаар тэг. Y-гээс хасах нь хасах y гэд нэмэгдэхээр 2y. Z хасах нь 2z. Тэгэхээр хасах нь z
тэнцүү. Хас 2 дээр нэмэх нь 7 болох учраас 5 байна. За 1-р тэгшдэглийг 2 дахин хэсгээд 3-р тэгшдэглээ хасаад өгье. Тэгвэл x-ийн коэффициентүүд нь эсрэг тэмдэгтэй болох гэж байна. 2y хасах нь 3y гэхээр хасах y болох нь байна. 2z хасгасхын нэмэх нь z болохоор нэмэх нь 3z тэнцүү. Хасах 4-өөс хасах 1 гэхээр хасах 5 болох нэ. За цааш нь бичих юм бол x, y, z 1-р тэгштгэл маань 2-р тэгштгэл нь 2y-ээс хасах нь z тэнцүү 5. За би 3-р тэгштгэл дээр y-ийг зөвлөе. Тэгвэл 2-р тэгштгэл дээрээ би 2-ыг үржих. 3-р тэгшгэлийг нэмээд. Тэгэхээр 2-оос нь 2 буюу тэг болох нь байна. Хасах 1. Нэмэх нь 6. Тэгэхээр 5z тэнцүү 5-аас хасах нь 10. Тэгэхээр хасах 5 болдог. За тэгэхээр 3 жилбэрт орчихсон байна тийм ээ. 3-р тэгшгэлээс надад z олтно гэсэн үг. Тэгвэл 3-р тэгшгэлээс z нь хасах 1 байх гэж. За түүнийгээ 2-р тэгштгэл дээр оруулах юм бол 2y-ээс хасгасхын нэмэх нь 1 тэнцүү 5 болно. Эндээс 2y нь 4, y маань 2 байна. За 1-р тэгшгэлд оруулахаар x дээр нэмэх нь 2, хасах нь 1 тэнцүү хас 2. За x-ээ олохоор энд нэмэх 1 баруун талд ороод хасах 2 хасах 1 болно. Тэгэхээр хасах 2-оос хасах 1 гээд хасах 3 болж ирэх нэ. Тэгвэл миний тэгштгэлийн системийн маань шийднэ. Хасах 3, 2, хасах 1 болох нэ. За дараах системийг Gauss аргаар бодъё. За энэ маань 1-р тэгшгэлээ бичих юм бол y 2z тэнцүү 6. За мөн би 1-ээс 2-ыг хасаачих болох нь тийм ээ. Тэгэхээр x-ийн коэффициент тэг гээд 1-ээс хасах 1. Тэгэхээр нэмэгдэх нь байна 2y. 2y тэгэхээр нэмэгт z болох нь байна. 6-аас 2-ыг хасаад 4 болох нь. За 1-р тэгшгэлийг 2 дахин аваад 3-р тэгшгэл дээрээ нэмж өгөх юм байна. Тэгвэл энэ хас 2 удаа тийм ээ. Тэгээд 2-оос 2-ыг хасаад тэг. 2 дээр 2-ыг нэмээд 4y. 4-өөс 2-ыг хасаад 2z. 12-оос 4-ыг хасаад 8. За цааш нь чих юм бол x, y 2z нь 6. 2y дээр нэмэх z нь 4. За би одоо z y коэффициентуудаа цөөлөх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр 2-р тэгшдэглийг 2 дахин үржээд 3-аа хасаад өгье. Тэгэхээр 4y-ээс 4-ийг хасгаар тэг. 2z-ээс z-ийг хасчихаар тэг. 2-оос 8-ыг хасчихаар тэг. Тэгэхээр тэг тэнцүү тэг хэлбэрт орж байна. Энэ нь юу гэсэн үг байна вэ гэхээр уг тэгшдэглийн систем маань төгсгөлгүй болон шийтдэг гэсэн үг. Тэгшдэглийн систем маань төгсгөлгүй болон шийтдэг юм байна. За тэгвэл тухайн шийд маань ямар хэлбэртэй юм бэ гэж. Би z-ийг ямар нэгэн t гэсэн параметраар орлуулъя. Уг t маань дурын бодит тоох хэрэгтэй. Хэрвээ z-ийг би t-г орлуулчих юм бол 2-р тэгшдэглээс y олдох нь. Тэгвэл 2y нь 4-өөс z буюу 4-өөс t. Y тэнцүү 2-оос хасах нь 2-ны t болж ирэх. За 1-р тэгшдэл дээр орлуулахаар x тэнцүү 6-аас хасах нь y. Тэгэхээр уг тоо маань хасах тэмдэгтэй гэхээр хас 2 хасгасхыг нэмэх нь 2-ны t. 2z маань 2 шиг ороод хасаад нэхлээр хасах нь 2 t болж ирлээ. Энийг бодох юм бол 4-өөс хасах нь 2-ны 3 t. Тэгвэл уг тэгшдэглийн системийг хангах x, y, z гэдэг тоо маань t параметраас хамаарсан. За x нь 4-өөс 2-ны 3 t хэлбэртэй, y нь 2-оос 2-ны t хэлбэртэй,
Z-тэй ба. За Т-нөрөө дөрвөн бодтой. Ийм хэлбэрийн төгсгөлгүй болон шийдтэй байх нэ. За өгсөн матриц маань 3-ыг хүрчих 3 хэмжээстэй. Уг матрицын тодорхойлагчийг дараах дүрмээр бодно. За харж гараа. Гол диагонал. Дагуух элементүүдийн үржүүр түүнтэй параллел талтай гурвалжин 2 ширхэг эдгээрийн нийлбэр түүнээс эсрэг диагонал түүнтэй параллел талтай гурвалжнуудын үржүүрийг хасна. Үнийг 3-ыг үржих 3 хэмжээстэй матрицын тодорхойлагчийг олох гурвалжны дүрм. За тэгвэл дараах матрицын тодорхойлагчийг бүгдээрээ олъё. За А матрицын тодорхойлагч. За гол диагоналуудын элемент гэхэлэр эдгээр тооны үржүүр. 2 хасах 1 хасах 2. Нэмэх нь түүнтэй параллел гурвалжин гэхэлэр 1 2 1. 1 2 1. За нэмдэг нь 4 3 3. 4 3 3. За хасах нь эсрэг диагонал явлаа. Тэгэхээр 1 хасах 1 3 юм. Хасах нь түүнтэй параллел талт гэхэлэр 3 2 2. 3 2 2. Хасдаг нь дахиад 1 гурвалжин байх гэхэлэр 4 1 хас 2. 4 1 хас 2. За эдгээр үржүүрээ бодох юм бол 2 хасахтай учраас нэмэх нь 4, нэмэх нь 2, нэмэх нь 36. За хасахыг нэмэх тэмдэгтэй болох нь нэмэх нь 3, хасах нь 12. Энд дахиад хасахын нэмэх нь 8 болж ирж байна. Тэгвэл 4 дээр 8-ыг нэмэхээр нэмэх 12 болж байгаа учраас хасах 12-тойгоо хураагдаж байна. Ингэхээр эдгээр тооны нийлбэр маань 41 байх нэ. 3-ыг үржих 3 хэмжээст матрицын тодорхойлагчийг гурвалжны дүрмээр бодож боллоо. За тэгвэл Крамерын дүрм гэдэг нь 3 үсэгчтэй шугам тэгштгэлийн системийг бид нар матриц хэлбэрээр илэрхийлж бичиж болно. Уг тэгштгэлийн үндсэн матриц буюу үсэгчийн өмнөх хэмжээсээр авсан матрицын маань тодорхойлагч тгээс ялгаатай үед тэгштгэлийн системийг Крамерын дүрмээр бодно. За энд тодорхойлагчийг би дельта гэж тэмдэглэсэн. За дельта x гэдэг маань 1-р баг 1 x өмнө коэффициентийг нь сул гишүүний багнаар солисон матрицын тодорхойлагч. Дельта y гэдэг нь 2-р баг 1 сул гишүүнээр солино. Дельта z гэдэг нь 3-р баг 1 сул гишүүнээр үүссэн матриц. Тэр солисон матрицын тодорхойлагч. Эдгээр тус олоод x, y, z гэдэг шийд маань уг харьцаагаар бодогдно. Тэгэхээр бид нар 3-ыг үржих 3 хэмжээст матрицын тодорхойлагчийг олж чадсанаар 3 үсэгчтэй шугам тэгштгэлийн системийн шийдийг олж болох нэ. За дараа бодлогоорой. Уг системийг Крамерын дүрмээр бодоорой гэсэн. Тэгвэл бүгдээрээ үндээс үндсэн тодорхойлагчийг бичих юм бол x өмнөх коэффициентүүд, y өмнөх коэффициентүүд, z өмнөх коэффициентүүд. За энэ тодорхойлагчийг гурвалжны дүрмээр бичих юм бол гол диагонал гэхэлэр 1 хасах 1 хасах 1. Үүн дээр түүнтэй параллел талтай гурвалжин гэхээр 1 2 2. За дахиад 1 1 хасах 3 гэсэн гурвалж. Хасдаг нь эсрэг диагонал гэхэлэр 2 хасах 1 хасах 3. Түүнийг хасч өгөх ёстой. Дахиад хасдаг нь түүнтэй параллел гурвалжин гэхээр 1 1 2-аад мөн 1 1 хасах 1. За үүнийг хэлбэрчилчих юм бол хасах 5 гэдэг гарч ирж байна. За хасах 5 маань тгээс ялгаатай учраас бид нар Крамерын дүрмээр бодож болох нэ. За дельта x-ийг олохын тулд 1-р багнаа сул гишүүнээрээ солисон. За мөн гурвалжны дүрмээрээ бодсон. Бүгдүүд манай өөрсдөө бодоод алтайгаа олоод шалгаад үзээрэй. Ингээд миний тодорхойлагч маань 10 гарч ирсэн. Тэгвэл x гэдэг шийд маань
Дельта x-ийг дельта тавих буюу 10-ыг хасах 5 тавихаар хасах 2 гарч ирэх нэ. Мөн үнээр дельта y-ийг олох юм бол би 2 дугаар багныг сул гишүүнээрээ солисон. За мөн гурвалжны дүрмээрээ бодохоор хасах 5 гэж гарч ирсэн. Y-ийг олох юм бол хасах 5-ыг хасах 5 харьцуулахаар 1 гэдэг шиг. За дельта z олъё. Тэгвэл би 3 дугаар багныг сул гишүүнээрээ солисон байна. Тодорхойлогч нь хасах 15 болсон. Тэгвэл z гэсэн үзэгчийг олох юм бол хасах 15-ыг хасах 5 тавиагаад 3 гарах нэ. Угтах сэтгэлийн системийн шийд маань хасах 2, 1, 3 юм байна. За 2 үзэгчтэй шугамлах сэтгэлийн системийг граммарын дүрмээр бод. За граммарын дүрмээр бодохын тулд бүгдээрээ матриц хэлбэрт нь бичиж байна. Тэгэхээр x-ийн өмнөх коэффициент тэгэхээр хасах 2, 5, y-ийн өмнөх коэффициент нь 1. Үүнийг x y-гээр үржихэд 3, 4 гардаг гэсэн үг. За гол үндсэн матрицын тодорхойлогч олох юм бол хасах 2, 5, 1, 1 баг. Тэгэхээр хасах 2-оос хасах нь 5 буюу хасах 7 юм. За дельта x-ийг олъё. 1-р багныг сул гишүүнээр солио. Тэгэхээр 3, 4, 1, 1. Энэ маань 3-аас хасах 4 буюу хасах 1. Тэгвэл x гэдэг шийд маань дельта x-ийг дельтад харьцуулах буюу хоёулаа хасах тэмдэгтэй гэхээр 7-ны 1 болох нэ. За дельта y-ийг олъё. Тэгэхийн тулд би 2 дугаар багныг сольж өгсөн. Тэгэхээр хасах 2, 5, 3, 4. За ингэхээр хасах нь 8, хасах 15 буюу хасах 23 болж байна. Тэгвэл y гэдэг шийд маань дельта y-ийг дельта тавих буюу за хоёулаа хасах тэмдэгтэй эмчийн y болно гэхээр 7-ны 23. Тэгвэл угтах сэтгэлийн системийн шийд x y нь 7-ны 1, 7-ны 23 байх нэ. За дараах квадрат функцийн график нь өгсөн цэгүүдийг дайрдаг бол ABC коэффициентийг олоорой гэсэн бодлого. За график дээр цэгүүд маань оршно гэсэн үг. Тэгэхээр x y-ийг оронд орлуулгаад үнэн байдаг гэсэн үг. За эхлээд тэгвэл би 1, 2 цэгийг орлуулахад үнэн байх юм аа. Тэгэхээр x-ийн оронд 1-ийг орлуулахаар a нэмэх нь b нэмэх нь c нь 2-той тэнцэх байна. За 2 тэг гэдэг цэгийг орлуулъя. X-ийн оронд 2 гэхээр 2-ын квадрат буюу 4a нэмэх нь 2b нэмэх нь c тэнцүү тэг болчихлоо. За 3 тэг гэдэг цэгийг орлуулъя. Тэгэхээр 9a нэмэх нь 3b нэмэх нь c тэнцүү тэг гэсэн a, b, c-ийн хувьд 3 үзэгчтэй шугамлах сэтгэлийн систем үүсжээ. За угтах сэтгэлийг бүгдээрээ Gauss-аар гаргая. За 1-р тэгштэглийг эхэлчлээ. A, B, C. 2-р тэгштэглийг A-г коэффициентийн тэг болгохын тулд би 1-р тэгштэглийг 4 дахин үржээд 2-р тэгштэглээ хаслаа. 4-өөс хандур болт тийм ээ. Тэг боллоо. 4-өөс хасах нь 2 гэхээр 2B 4-өөс хасах нь C гэхээр нэмэх нь 3C тэнцүү 8 болж ирэх. За 3 дахь тэгштгэлийн хувьд гэхээр 1-р тэгштэглийг би 9 дахин хэсэгжиж хасах ёстой. За 9-өөс 9 хасагдантыг болжлоо. 9-өөс 3-ыг хас гэсэн үг байна. Тэгэхээр 6B. 9C-гээс C-г хасаарай гэхээр нэмэх нь 8C. Тэнцүү 18 юм байна. За одоо цааш нь 3 дахь тэгштгэлийн хувьд аль нэг коэффициентийн тэг болгоё тийм ээ. Тэгэхээр A, B, C маань 2 юм байна. 2B дээр нэмэх нь 3C нь 8 юм байна. Би 2 дугаар тэгштэглийг 3-аар үржээд 2 дугаар тэгштэглийг 3-аар үржээд 3 дугаар тэгштэглээ хасаад өгье. Тэр энэ маань 6 байвсан. 6-аас 6-ыг хасахаар тэг болох нь байна. 9-өөс 8-ыг хасахаар C гарч ирэх нь байна. 8-ын 24. 24-өөс 18-ыг хасахаар 6 гарах нэ. За C нь 6 болчихсон. Тэгвэл 2 дугаар тэгштгэл дээр орлуулад B-г олъё.
Тэр 2b нэмэх нь 18 тэнцүү 8. Тэгвэл 2b нь хасах 10 гэдгээс b нь хасах 5 юм. Биднэрт C-н 6 авч байгаа тийм ээ. За 1-р тэгштэл дээр оруулахаар A дээр нэмэх нь B гэхлээр хасах нь 5 нэмэх нь 6 тэнцүү 2 болчихлоо. Эндээс А-г олох юм бол нэмэх 1 баруун талд гараад хасах 1. Тэгэхээр А нь 1 юм. За тэгвэл А коэффициент маань 1, Б коэффициент маань хасах 5, С коэффициент маань 6. Анхны өгсөн функцаа бичиж үзэх юм бол y тэнцүү x квадрат хасах нь 5x дээр нэмэх нь 6 гэдэг функц бичээ. За өнөөдрийн хичээлийн дүгнэлтэйг үзэх юм бол бид нар шугам тэгштгэлийн системийг бодож сурах мэдлэг чадвартай болно гэсэн 2 үзэгтэй шугам тэгштгэлийн системийг 3 аргаар бодож чаддаг байсан бол нэмээд бид нар 3 матрицын аргаар бодож сурлаа. 3 үсэгчтэй шугам тэгштгэлийн системийг Гауссын арга болон Крамерын дүрмээр бодсон. Крамерын дүрмээр бодохын тулд бид нар 3-ыг өрчих 3 хэмжээст матрицын тодорхойлогчийг олж сурчээ. Хичээлийн төгсгөлд нь хичээл зүтгэл амжилтанд хүргэн амжилт хүсье хүүхдүүдээ.